За hi guys, энэ удаагийнхаа бичлэгээр монголчуудын ихээхэн аялаад байгаа арлуудыг товчхон дүгнсэн бичлэг бол оруулахад бэлэн болсон байна. За ингээд бичлэгтүүгөө орохын өмнө лайк болон subscribe-ыг дарцгаагаарай. За ингээд бичлэгтээ орцгоё. Хамгийн ихний сонгож авсан арал болох Вьетнам улсын Пхукок арал. За Пхукок арлын хувьд хамгийн том давуу тал нь бол Монголоос ер нь хамгийн ойрхон арлуудын бол нэг байгаа. За хамгийн ойрхон нь бол Хайнаныг гэж бодох юм бол дараачих нь бол Пхукок байдаг гэсэн үг. За түүнээс гадна яг Монголд эд хүүт үеэр бол Пхукок арал манай ер нь нэлээд гоё дулаахан гоё уур амьсгалтай яг тэр цаг үеийнүүд эхэлсэн байж таарат байдаг. За сул талын хувьд бол аялал жуулчлалын соёл бол хараахан бүрдэж амжаагүй. За үүнтэйгээ холбоотойгоор бол Вьетнамчууд маань бол одоохондоо бол бүгд хэл устдаа бол болцоогүй байгаа. Англи хэлтэй хүн бол ер нь жоохон ховорхон. За тийм учраас одоо хоорондоо харилцахад бол баг зэргийн асуудал бол үүсгээд идэг. За хог хаягдлын менежментийг бас ярих хэрэгтэй баг. Ер нь хог хаягдлын менежмент бол 0 дахин боловсруулах ямар нэг юм байдаггүй. Бүгдийг нь нийлүүлээд шатаагаад байдаг бас нэг сул талтай. За социалист орн болооч тийм үү тэр юм уу эсвэл яг аялал жуулчлалын соёлыг бүрдэж явж байгаа газар болооч тэр юм уу яг одоогор бол маш хямдхан байгаад байгаа. За тэгэхээр биднэрт бол хямдхан дээрээс нь бол сайхан цаг агаар яг Монголд ид үейтэн байхад бол сайхан цаг агаар санал болгож байгаагаар энэ Вьетнам улсын Пхукок арлууд биднэрт нэлээд ээлтэй газар гэсэн. За дараагийн сонгож авсан арлын хувьд бол Таиланд улсын Пхукет арал. За Пхукет арлын хувьд бол Пхукоктой харьцуулахад бол харьцангуй бүр ингээд аялал жуулчлалын соёл нь бол бүрдсэн бүх юм нь бэлэн байждаг тийм арал байгаа. За сул тал нь бол хит задгай. За түүнээс гадна хар тамхиг бол Таиланд улсад зөвшөөрсөн. За үүнтэйгээ холбоотойгоор зөвшөөрснөөс хойшоо яг Таиланд улсыг зорих одоо аялагчдын тоол ахар ихээр одоо нэмэгдсэн байгаа. За тэгэхээр ер нь хар тамхиг татдаг хүмүүс бас нэлээд тийшээ явж байна гэдгийг бол харж болох тийм статистик байгаа. За тэгэхээр баг зэрэг аюултай байж магадгүй. За гэхдээ ерөнхийдөө бол нэлээд тийм задгаа яг юм залуучууд очих, найзуудтай юм найз охинтойгоо очиход нэлээд тийм тохиромжтой газар гэж миний хувьд бол дүгндэг. За тэгээд сүүлийн үед маш олон хүмүүс ийшээ аялахаар явж байгаа учраас эргэлдээд хагаад үнэн нь бол үнэхээр аимшигтайгаар бол өсөж байгаа. Одоо үйлчлэгээний үн, буудлын үн, нислэгийн үн гэж бүх үн бол шууд дэшээ өсөж байгаа. 2021 онд хэрвээ та Пхукок одоо ер нь Таиланд улс руу аялсан бол одоо нэг баат маань бол ер нь 77 эсвэл нэг 88 ч юм уу тэр хоёрын хооронд одоо байсан байхгүй юу? Одоо хань. За өнөөдрийн байдлаар бол бүр 120 хүрсэн байгаа. За тэгэхээр ямар их одоо үнийн өсөлт тэнд болж байгаа вэ гэдгийг бол харж болно. За тэгэхээр Пхукоктой харьцуулахад Пхукет бол хамаагүй тийм үнэтэй тийм газар бол байгаа гэсэн. За дараагийн сонгож авсан газар бол Малайз улсын Лангкави. За ийшээ бол би ерөөсөө очиж үзээгүй. За тэгээ интернетээс юусэн мэдээлэл бэлтлээ. За тэр мэдээлэл дээр үнэлэхэд нэлээд тийм хүн багтай гэр бүлээрээ очиж амрахад бол тохиромжтой тийм тайван газар бол болж таарсан. За тэгээд аялал жуулчлалын соёл бол нэлээд хөргөн бүрдсэн. За түүнээс гадна Малайз улс маань одоо өөрөө исламын шашинтай улс. За түүнээсээ хамаарат өмнөх хоёр газартай харьцуулбал хамаагүй уйдгартай нэг шөнийн амьдрал гэдэг байх юм байхгүй тийм тайван газар байгаа гэсэн. За тэгэхээр найз нөхөдтэйгээ аялахаас илүүтэйгээр гэр бүлтэйгээ аялах нь илүү тохиромжтой газар гэсэн. За дараагийн сонгож авсан арал бол Филиппин. Филиппиний Боракай одоо энэ арал маань болохоор далайн иргэн нь бол үнэхээр үзэсгэлэнтэй өмнөх газруудтайгаар харьцуулахад далайн иргэн нь бол үнэхээр супер. За түүнээс гадна ресортууд одоо сайтай Пхукок одоо энэ Пхукетиг бодвол за Пхукет мэдээж ресортууд бол байгаа. За тэгтээ Филиппинтэй одоо Боракайтай харьцуулахад бол ресортууд нь бол арай муу гэсэн үг. Одоо Филиппиний Боракай арал маань өөрөө ресортуудаараа маш алдартай өндөр соёлтой тийм газар бол байгаа гэсэн. За хамгийн том сул тал нь бол Филиппиний яг өөрийнх нь нийгэм за түүнээс гадна Филиппин хүн байх ч юм уу тэр талаас нь бол Филиппин улсын нийгэм нэлээд тийм өнөөдөр танилцуулж байгаа улсуудтай харьцуулахад нэлээд тийм сүрцэн жоохон тийм нийгэмшилтэй. За тэгэхээр ер нь бол яг та ямар нийгэмд нь орж амьдрах чавш аялах гэж явж байгаа учраас Филиппиний Боракай бол бас нэлээд тийм дүү газар гэж миний хувьд бодож байна. За тэгээд харьцангуй энэ урагшаа Икотрийн бүслүү учраас Монголд эд хүүтний үеэр бол сайхан дулаахан халуун байж идэг. За ганц гейм нь бол одоо Вьетнам одоо юу гэдэг Вьетнамын Пхукок, Таиландын Пхукет те одоо Хятадын одоо юутай Ханой Хайнантай харьцуулахад бол зайны хувьд бол хамаагүй хол болцоод байдаг Боракай маань өөрөө. За тэгэхээр явах зардлын хувьд бол бусад газартайгаар харьцуулахад жоохон үнэтэй байх гэдэг. За дараагийн сонгож авсан газар бол хүн болгоны яриад байдаг Индонезийн Бали. За Балигийн хувьд бол ер нь өмнөх газруудтай харьцуулахад бол соёл бол тасархаа бүрдсэн. За дээрээс нь үзэж харах юм одоо өмнөх газруудтай харьцуулахад хамаагүй их байгаад байдаг. За аялал жуулчлалын соёлын хувьд бол дээд зэрэглэлийнх
Нилээн гоё тийм тайван газар байгаад байгаа. За сул тал нь бол Монголоос хэтэрхий хол. За очихын тулд бас нилээн хэд дамжиж ниснэ. За шууд нислэг бол зарим тохиолдолд Монголоос байдаг гэж магадгүй. Би ер нь их харж байгаагүй. Гэхдээ бас харсан санагдаад байна. За ихэнх шүтлэн бол дамжиж явна. За дамжиж явал нилээн зайтай. Тэгэхээр зардлын үед бас нилээн өндөр болно. За өмнөх газруудтай харьцуулахад яг очиод буудлын үн чим үзүр үлгэн үед бол яг дундаж нэг амар үнэтэй ч биш, нэг амар хямдхан ч биш. За тийм газар байгаа гэсэн. За Хятадын хайнаад. За Хятадын хайнааны үед бол ер нь монголчуудын баг хамгийн их зурж аялж байгаа гарал бол байж магадгүй. За тэгтээ Хятад бол ер нь бас бүхэл юм байгаа л да. Үзүр үйлчлэгээ, аюулгүй байдал те хоол унд нь ч гэсэн бид нэр таардаг. За тэгтээ хамгийн том асуудал нь Монголд яг эд хөөтөрсөн үед бол хайнаанд бас яг эд сэрүүхэн үед бол эхэлждэг. Мэдээж бид нар Монголоос очиж байгаа учраас биднэрт бол халуун тийм байгаа одоо дулаахан байгаа мэдрэмж бол өгнө. За тэгтээ хайнаа одоо харлын үед бол яг тэр цаг хугацаа бол сэрүүхэн цаг хугацаа гэсэн үг. Монголд яг дулаараа тэглэнгүүд хайнаанд яг дагаад яг одоо хамгийн халуун одоо дадаа ирэг дээрх бие шаарж бол хамгийн гоё үйлс нь эхэлдэг гэсэн. Тэрүүр ер нь нэлээд сул талтай болцоод идэг гэсэн. За тэр нь их хамаагүй ер нь тодорхой хэмжээнд дулаарцсан тэгэл окей гэж байгаа бол ер нь бол хайнаа нь бас байж болох сонголтуудын нэг гэсэн. За дараагийн газар бол Шри Ланка. За Шри Ланкагийн хувьд би бас очиж үзээгүй. Гэхдээ интернетээс үзсэн харсан мэдээлэл бол нэлээд хямдхан, цэвэрхэн, аюулгүй бол газар шиг санагдсан. За хамгийн том асуудал нь юу ндэсэн бэ гэх юм бол ерөөсөө хоол. Хоол нь нэлээд тийм надад жоохон бохир санагдсан. Ялангуяа жоохон шижигч хүмүүс явах юм бол энэ хоолны баг идэж чадхааргүй санагдсан. Хоолны дотор нь юу ч хийж мэднэ. За тэр тул нь бас хамгийн сул тал юм шиг надад бол санагдсан байгаа даа. За сүүлийн сонгож авсан газар маань болохоор Сингапурын Сентозо. За Сингапурын Сентозо, за Сентозо гэдэг бүр юм далайн эрэг бол байгаад байгаа. За асуудал нь юу юм бэ гэх юм бол тэрийг нөгөө нэг хиймэл эрэг юм уу хүмүүс хүний гараар бүтсэн далайн эрэг гэж юм бол Сентозог ярьдаг. За тэр нь нэг танд хамаагүй гэх юм бол тэр нь бол одоо өнөөдрийн танилцуулж байгаа асуудаас цаг агаар хөвдөж тэр соёлын хөвдөж тэр хоол ундны хөвдөж тэр хамгийн төгс газар нь Сингапур байгаа. За Сингапурын нийгэмшлэл маш хүчтэй, хамгийн аюулгүй, хамгийн өндөр стандарттай, хамгийн тухтай газар. За тэгтээ үүнийгээ дагаад бол маш өндөр одоо зартай газар байгаа. Ялангуяа тэр Синтозо гэдэг далайн эргээр нь одоо байрлах нь бол хамгийн үнэтэй тооцогдсон. Одоо өнөөдрийн танилцуулсан арлууд бас хэрвээ тань мөнгө хамаагүй би бүгдийг гаргаж чадна гэх юм бол Сингапурын Синтозо бол хамгийн төгс сонголт гэсэн. Ойрхон уу ойрхон, аюулгүй юу аюулгүй, шөнийн цэнгэн үү байна уу байна, өдөр нь үзэж харах юм бас байна уу байна, дулаах нь дулаах. За тэгэхээр өнөөдрийн мэдлэгүүдтэй ер нь бол арлуудын давуу болон сул тал нь нэг иймэрхүү байгаа даа. Тэгэхээр та эндээс бодож үзэж хагаад ер нь аль арлын сонгож явсан нь таны хувьд бол дээр явах юм бэ гэдэг шийдвэрээ гаргаад явж чадна гэж таны бол бодож байна. За тэгээд дараачихаа мэдлэгээр уулзцгаая. Лайк бол subscribe хандаарцгаарай guys. За бай.